Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ 100 зүгийн найзууд хүүхэлдэйн киноны хэрхэн бий болж үүсч өгдсөнийг танилцуулах гэж байна. Юун түрүүнд студийн талаар танилцуулсан нь тохиромжтой гэж бодож байна. Монголын 3D студийн нэг болох Амжилт анимашн студи бидэнд төлөвлөжээ. Студийн тухайд гэвэл 2011 онд байгуулагдаж анх 2D болон 3D реклам богино хэмжээний хичээлүүдийг YouTube сувгандаа тавьж эхэлсэн. Анхны удаа 2015 онд Мора хүүхэлдэйн киног хийж байсан. Мора хүүхэлдэйн кино нь Монголын хамгийн анхны анимашн кино болж чадсан юм. Дараа нь энэхүү төслөө эхэлсэн. 100 зүгийн найзууд хүүхэлдэйн кино нь 3-аас 8 настай хүүхдүүдэд зориулсан бүтээл юм а. Зөв хүмүүжил, найрсаг харилцаа, ёс суртахуунтай байдлыг уриалдаг, Монголын арга ухааныг маш зөвөр ойлгуулж чаддаг олон бүтээлүүдийн нэг юм. Бага насны хүүхдийн сонирхлыг зөв зүйлд татдаг. Үүнээс улбалан ийм амжилттай явж байгаа шалтгаан нь билээ. Гол дүрд гэвэл 100 ишиг, өв тугал, гури унаг, тор ботго, дэр хураг, 5 хошуу малын үр төлүүд багтсан байдаг. Хүүхэлдэйн киноны нэг ангийг л аваад үзье л да. Чихэр ааруул гэдэг нэртэй нэг анги байлаа. Энэ анги дотор нь үзэгчдийг чихэр биш ааруул идэх нь шүдэнд болон бидний бие мах бодид хэрхэн сайнаар нөлөөлж чадах вэ гэдгийг сайнаар ойлгуулж чадхаар юм шиг санагцсан. Саяны танилцуулсан анги л гэхэд YouTube дээр сая 200 мянган үзэлттэй байдаг бөгөөд интро хэсгээр нь гардаг дуу нь 14 сая үзэлттэй байдаг байна. Анхаарал тавьсан баярлалаа. 12-ийн Д ангийн сурагч Батбаярын Аз заяа байлаа.